Телевиз үзэгчдийнхээ энэ орой амрыг ирж мэдчилье. 2016 оны улсын хурлын сонгуулийн дараа байгуулагдах засгийн газар маань бүрэн бүрэлдэхүүнээр ажиллаж эхлээд 8 хоног болсон байна. Өнгөрсөн 8 дугаар сарын 3-ны засгийн газрын хуралдаанаар миний бие Монгол улсын эдийн засаг төсөв санхүүгийн нөхцөл байдалд үүссэн нөхцөл байдлын талаар танилцуулга засгийн газрын хуралдаанд хийсэн. Засгийн газрын хуралдаанаас энэхүү байдлыг үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулах чиглэл гарсан. Түүний дагуу би Монгол үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүдэд биечлэн танилцуулаад өнөөдөр Монгол улсын ерөнхий сайдаас надад эдийн засаг төсөв санхүүгийн нөхцөл байдалд үүссэн нөхцөл байдлыг бодит байдлыг Монголын ард түмэнд дэлтод танилцуулах ийм чиглэл өгсөний дагуу би та бүхэнд цөөн хэдэн үзүүлэлтүүдийг ярив. Ер нь ерөнхийдөө болвол шинжлэлийн засгийн газраас Эрдэнэтийн засгийн газарт бид ямар тоон үзүүлэлтүүд хүлээж авсан талаараа Монголын ард түмэнд би элдвод танилцуулахаар та бүхний өмнө ирээд байна. 2011 онд Монгол улсын эдийн засгийн өсөлт 17.3% байсан болвол 2012 онд энэ тоо 12.3% болж бууссан. 13 онд эдийн засгийн өсөлт 11.6, 14 онд 7.9, 2015 онд 2.3% эдийн засгийн өсөлт гарсан. 2016 оны тухайд хүлээгдэж байгаа гүйцэтгэл маань эдийн засгийн өсөлт 1.3% гарахаар ийм тоонууд байгаа гэдгийг та бүхэнд хэлье. За дараагийн хуудсан дээр мөнгөний нийлүүлэлт гарсан байна. Мөнгөний нийлүүлэлтийг харуулж байна. 2013 онд М2 мөнгө 9 их найд 450.9 тэрбум төгрөг байсан. 2014 онд мөнгөний нийлүүлэлтийг жоохон сулруулсан. 10 их найд 643.3 тэрбум төгрөг байсан болвол 2016 оны эхний хагас жилийн байдлаар мөнгөний нийлүүлэлт маань 11 их найд 293.9 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээтэй байгаа ийм үзүүлэлт байна. За дараагийн хуудсан дээр би та бүхэнд өгүүлбэнд байгаа бэлэн мөнгийг харуулж байна. 2013 оны төгсгөлөөр өгүүлбэнд байгаа бэлэн мөнгөний хэмжээ 841.1 тэрбум төгрөг байсан. 14 онд энэ 809.6 тэрбум төгрөг болж буусан. 2015 оны жил эцсийн байдлаар 706.7 тэрбум төгрөг байсан болвол 2016 оны 6 дугаар сарын 30-ны байдлаар өгүүлбэнд байгаа бэлэн мөнгөний хэмжээ 839.2 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний ийм санхүүгийн үзүүлэлтүүд байна. Дараагийн хуудсан дээр банкны системийн эрсдлийг харуулсан график байна. Чанаргүй зээлийн хэмжээ 2016 оны эхний хагас жилийн байдлаар 1 их найд 35.6 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээнд хүрсэн. Хугацаа гэдэрсэн зээлийн хэмжээ маань 831.8 тэрбум төгрөгтэй тэнцүү болсон. Хугацаа гэдэрсэн чанаргүй зээлийн хэмжээг нэмээд муу зээл гэж нэрлэдэг. Энэ тоо маань 1.9 их найд төгрөгтэй тэнцэх хэмжээнд хүрсэн. Банкны нийт зээлийн арилжааны банкудаас олгосон нийт зээлийн хэмжээ 12 их найд гэж тооцох юм бол муу зээлийн хэмжээ маань 15.5% хүрсэн ийм үзүүлэлтээр Монгол улсын засгийн газар 2016 оны эхний хагас жилийг давсан байна. За дараагийн хуудсан дээр би та бүхэнд хадгаламжийн хөвөний талаар танилцуулъя. 2012 онд төгрөгийн хадгаламж бол 11.7% байсан болвол 2016 оны эхний хагас жилийн байдлаар 13.8% өссөн. Хадгаламжийн хөвө 2.1 пунктээр өссөн байна. Долларын хадгаламж маань 2012 онд 6.2% тэнцүү байсан болвол 2016 оны эхний хагас жилийн байдлаар 6.4% ойролцоогоор нэг өсөлт бол гайгүй ийм төр зураг байна. Зээлийн хүү маань одоо дараагийн графиктаар би та бүхэнд харуулъя. 2012 онд төгрөгийн зээлийн дундаж хүү 18.2% байсан болвол 2016 оны эхний хагас жилийн байдлаар 21.2% болж өссөн 3 пунктээр нэмсэн. Валютын зээлийн хүү маань 13.5% байсан болвол 13.8% нэг өсөлт бол гайгүй тогтвортой байсан ийм үзүүлэлтүүд байна. За гадаадын шууд хөрөнгө оруулалтын тухайд 2009 онд шууд хөрөнгө оруулалт маань 569.8 тэрбум төгрөгтэй тэнцэж байсан. 2010 оноос энэ тоо өсч ирснийг та бүхэн санаж байгаа. 1 тэрбум 629.7 сая доллартай тэнцсэн. 2011 онд бол Монгол улс төхөн дээд хэмжээгээ үзүүлээд 4 тэрбум 620.1 сая доллар гадаадын шууд хөрөнгө оруулалт орж ирсэн. 2012 оноос энэ тоо бууж эхэлсэн. 2012 онд энэ тоо
4 тэрбум 407.8 сая доллар болсон. 13 онд бол 2 тэрбум 98.1 сая доллартай тэнцсэн болвол 2014 оноос энэ тогтцом доошлсон 276 сая доллар болсон. 2015 оны тухайд 110.2 сая доллар болсон. 2016 оны эхний хагас жилийн байдлаар гадаадын шууд хөрөнгө оруулалт маань 35.9%-тэй тэнцсэн ийм үзүүлэлт байна. За гадаад худалдаа маань 2011 онд 11 орчим тэрбум доллар байсан. 13 онд энэ тоо хадгалагдаж байсан. 14 оноос энэ тоо 10.8 тэрбум доллар болж буусан болвол 2015 онд гадаад худалдаа огцсон хашаад 26 орчим хувиар агшсан байна. Нийтдээ 8.4 тэрбум доллартай тэнцсэн. Үүний дотроос экспортын хэмжээ маань 2015 онд жишээлбэл 4 тэрбум 669.5 сая доллар байсан бол импорт маань 3 тэрбум 797.2 тэрбум 2 сая доллартай тэнцсэн байна. Гадаад худалдааны тэнцэл маань өнгөрсөн 2014-15 онуудаа бол эерэг үзүүлэлттэй гарсан ийм үзүүлэлтүүд байна. За би дараагийн хуудсан дээр та бүхэн төлбөрийн тэнцлийг харуулж байна. 2012 онд төлбөрийн тэнцэл маань эерэг 1 тэрбум 705 сая доллартай тэнцэж байсан бол 2013 онд ганцхан жилийн дотор энэ тоо маань 3 орчим тэрбум доллараар муудсан. 2013 онд бол төлбөрийн тэнцэл маань хасах 1 тэрбум 883 сая доллар байсан. 14 оны тухайд бол хасах 820 сая. 15 оны тухайд 15 ондоо бол төлбөрийн тэнцэл маань эерэг дүнтэй гарч ирсэн 268.1 сая доллар байна. 2016 оны эхний хагас жилийн байдлаар 46 сая доллараар төлбөрийн тэнцэл маань алдагдaltaй. Ийм тоонууд та бүхэнд би танилцуулъя. За гадаад валютын албан нөөц маань та бүхэн энэ графикаар харж байна. 2009 онд Монгол Улсын гадаад валютын албан нөөц 1 тэрбум 327.4 сая доллар байсан бол 2012 онд энэ тоо огцсон өссөн та бүхэн харж байна. 2012 оны 12 сарын 31-ний байдлаар Монгол Улсын гадаад албан нөөцийн хэмжээ 4 тэрбум 125.8 сая доллар байсан. 13 оноос мөнгөний бодлогын алдаатай бодлого явуулснаас шалтгаалаад гадаад валютын нөөц маань шавхарч эхэлсэн. 2013 онд энэ тоо 1 тэрбум 974 сая доллар байсан бол 14 онд 1.6 тэрбум доллар, 15 онд бол 1 тэрбум 320 сая доллар байна. 2016 оны 6 дугаар сарын 30-ны байдлаар Монгол Улсын гадаад валютын албан нөөц маань 1 тэрбум 296.6 сая доллартай тэнцэх хэмжээнд хүрч буурсан ийм тоонуудыг та бүхэнд хэлье. За хөрөнгөний зах зээлийн үнэлгээ маань 2011 оноос бол огцсон буурч ирсэн та бүхэн мэдж байгаа. 2011 онд хөрөнгөний зах зээл дээр нийт хувьцааны үнэлгээ маань 2,168.5 тэрбум доллартай тэнцэж байсан болвол 2015 онд энэ тоо 1,262.2 тэрбум доллартай тэнцэх хэмжээнд буусан, ойролцоогоор 40% агшилтыг өгсөн байна. 2016 оны эхний хагас жилийн байдлаар энэ тоо өнгөрсөн 15 онтой харьцуулахад жоохон нэмэгдсэн 1,423.1 тэрбум доллартай тэнцэх хэмжээнд хүрсэн ийм үзүүлэлт байна. За зээлжих зэрэглэлийн тухай та бүхэн нэг хэдэн танилцуулъя. Монгол Улсын засгийн газраас улс улсын зээлжих зэрэглэлийг тогтоодог хамгийн том 3 агентлаг, Fitch агентлаг байгаа, Standard and Poor's агентлаг байгаа, Moody's агентлагууд Монгол Улсын зээлжих зэрэглэлүүдийг бол тогтоож эхэлсэн байгаа өнгөрсөн цаг хугацаанд. Жишээлбэл Standard and Poor's агентлагийн зээлжих зэрэглэлээр бол 2012 онд BB хасах үзүүлэлттэй байсан байна. 2013 онд бол BB хасах негатив сөрөг гэсэн ийм үзүүлэлтийг өгсөн. 2014 онд дахиад буугаад B нэмэх болсон бол 2015 оны 11 сарын 5-нд хамгийн сүүлийн зээлжих зэрэглэлээ тогтоогаад B хасах гэсэн ийм үзүүлэлттэй болсон. 4 жилийн хугацаанд Монгол Улсын зээлжих зэрэглэл маань 4 шатлалаар буурсан ийм үзүүлэлтүүд байна. За дараагийн хуудсан дээр би та бүхэнд
бизнес регистрийг харуулсан ийм танилцуулгыг ярив. 2011 онд Монгол улсын хэмжээнд 67411 аж ахуй нэгж бүртгэлтэй байсан. Үүнээс 19294 аж ахуй нэгж нь үйл ажиллагаагаа эхлээгүй буюу үйл ажиллагаагаа зогсоосон байсан. Энэ маань нийт үйл ажиллагаа явуулахгүй байгаа аж ахуй нэгжүүд маань 2011 онд 28.6% байсан болвол 2012 оноос энэ тоо нэмэгдэж эхэлсэн байна. 42.7% болсон. 13 онд 44.9, 14 онд бол 47.3, 2015 оны тухайд бол 40.2% болсон байна. 16 оны эхний хагас жилийн байдлаар Монгол улсын хэмжээнд 134,813 аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс 66,388 аж ахуй нэгж үйл ажиллагаагаа зогсоосон байна. Одоо шулуухан хэлэхэд Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа 2 аж ахуй нэгж тутмын нэг нь өөд хаалга барьсан ийм дүр зураг байна гэдгийг та бүхэнд хэлье. За энэ дараагийн хуудсан дээр Монгол улсын нийт гадаад өрийн хэмжээ байна. Эхний хагас жилийн байдлаар Монгол улсын гадаад өрийн хэмжээ 23.5 тэрбум Америк доллартай тэнцэх хэмжээнд хүрсэн. Үүнээс засгийн газрын өр маань 5 тэрбум Америк доллартай тэнцэх хэмжээнд хүрсэн. Монгол банк 1.8 тэрбум долларын гадаад өртөө байна. Хөгжлийн банк маань 1.6 тэрбум доллар, арилжааны банкуд маань 1.9 тэрбум Америк доллартай тэнцэх хэмжээний гадаад өртөө байна. Хувийн сектор аж ахуй нэгжүүд маань 2.1 тэрбум долларын гадаад өртөө. Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгжүүд Монголд үйл ажиллагаа явуулж байгаа дотоодын охин компаниудаа 11.1 тэрбум долларын хөрөнгө оруулалт оруулсан. Үүнийг улс улсын аргачлалаар өрөнд бичдэг учраас нийтдээ 23.5 тэрбум долларын Монгол улс гадаад өртөө байна. Үүнээс дээдлийн 3 өр буюу Монгол засгийн газрын 5, Монгол банкны 1.8, Хөгжлийн банкны 1.6 тэрбум доллар болвол Монгол төрийн өр тооцогдно. Өнөөгийн байдлаар 2016 оны эхний хагас жилийн байдлаар Монгол төрийн өр маань 8.4 тэрбум доллартай тэнцэх хэмжээнд хүрсэн ийм үзүүлэлтүүд байна. За дараагийн хуудсан дээр би та бүхэнд Монгол улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, зарлага, тэнцлийг би харуулах гэж оролдлоо. 2013 оны тухайд бол нэгдсэн төсвийн тэнцлийн алдагдал маань 297.3 тэрбум төгрөгтэй тэнцүү байгааг та бүхэн харж байна. 14 онд энэ тоо огцсон өссөн 807.9 тэрбум төгрөгтэй тэнцэж байна. 2015 оны гүйцэтгэлээр бол энэ тоо нэгдсэн төсвийн тэнцэл маань нэг их найд 163.2 тэрбум төгрөгөөр алдагдaltaа болсон байна. 2016 оны тухайд батлагдсан хувилбараар бол 940.5 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний төсвийн алдагдлыг бид нэр өнгөрсөн жил 11 сарын 15-нд 16 оны төсвийг баталсан боловч одоо хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр Монгол улсын батлагдсан төсвийн орлого маань 7 их найд 13.9 байсан болвол хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр 5 их найд 213.4 тэрбум төгрөгөөр болж бууж байна. Зөрүү нь бол 1 их найд 800 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээтэй байна. Зардал маань 7 их найд 954.4 тэрбум төгрөгөөр батлагдсан боловч шийдлийн засгийн газар маань оны эхний хагас жилийн байдлаар 2.4 их найд төгрөгийг төсөлд сугаагүй зардлыг урьдчилан санхүүжүүлсэн байна. Монгол улс төгсөн төгөлдөр үйлчилж байгаа хуулиудын хүрээнд энэ бүх зүйлүүдийг бол төсөлд суулгах учиртай болж байна. Тэгээд нэмэх юм бол батлагдсан 7 их найд 954.4 их найд дээр 2.3 их найдаа нэмэх юм бол 2016 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр Монгол улсын нэгдсэн төсвийн зарлага маань 10 их найд 326.8 тэрбум төгрөгөнд хүрэхнэ. Нэгдсэн төсвийн тэнцэл маань 5 их найд 113.4 тэрбум төгрөгөөр хүрэх ийм хэмжээнд хүрсэн байна. Аваад үзэх энэ 5 их найд 113.4 их найд төгрөгийн алдагдлыг дотоод эдийн засгийн бүтээгдэхүүнд харьцуулах юм бол 21.1% хүрсэн ийм үзүүлэлт байна. Төсвийн доктортой байдлын тухай хуулиар бол 2016 оны тухайд Монгол улсын төсвийн алдагдал маань 4% давах
4% авах ёсгүй. Энэ тоо маань одоо өнөөдрийн байдлаар 21.1%-тай болсон. Даруй 17 орчим хувиар төсвийн халдагдал маань нэмэгдсэн ийм үзүүлэлтүүд байна. Дараагийн хуудсан дээр би та бүхэнд төсвийн зардлууд маань яаж өссөн талаар цөөн хэдэн товч мэдээллийг өгье гэж бодож байна. 2016 оны улсын хурлын сонгуулийн өмнө шийдлийн засгийн газраас 1,135 тэрбум төгрөгийн өртөгтэй 4 хөтөлбөрийг хэрэгжүүлсэн байна. Сайн ашиг хөтөлбөрт 300 тэрбум төгрөгийг баталсан байна. Сайн малчин хөтөлбөр дээр 240 тэрбум төгрөгийг зарцуулахар баталсан. Сайн хувьцаа хөтөлбөрт 495 тэрбум төгрөгийг баталсан. Сайн оюутан хөтөлбөрт 100 тэрбум төгрөгийг баталж хэрэгжүүлснээс өнөөдрийн байдлаар 553.8 тэрбум төгрөгийн хөтөлбөрийг бол санхүүжүүлсэн. Энэ хөтөлбөрүүдийг бол 2016 оны төсөвт зардал талд нь суулгаж хуулиар батлаагүй учраас шийдлийн засгийн газар маань төсвийн хуулийг зөрчөөд засгийн газрын тухай хуулийг улсын хурлын тухай хуулийг зөрчөөд дур мэднэ 1,135.5 тэрбум төгрөгийн сайн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн ийм үзүүлэлтүүд гараад төсвийн тэнцлийг бол асар урдтайгаар муудахсан ийм тоонууд байна. За би дараагийн хуудсан дээр та бүхэнд би нэг зүйлийг харуулъя гэж бодож байна. Энэ бол Монгол Улсын засгийн газраас зээлийнхээ хөтөлж байгаа төлбөрийг та бүхэнд харуулъя. 2011 оны тухайд Монгол Улсын засгийн газар зээлийн хүнд 37.3 тэрбум төгрөг төлдөг байсан. 12 оноос энэ тоо өсч эхэлсэн 125.9 тэрбум төгрөг болсон. 13 онд Монгол Улсын засгийн газар 270.4 тэрбум төгрөгийг зээлийн гүний төлбөрт төлсөн. 14 онд 500 тэрбум, өнгөрсөн жил 731.1 тэрбум төгрөгийг зөвхөн зээлийн гүнд төлсөн байна. 2016 оны байдлаар 1,85 тэрбум төгрөгийг бид нар зөвхөн зээлийн гүнд төлөхөөр ийм болсон. Энэ тоо эх жилүүдэд бол огцсон хурдтай өсөхөр байгаа юм байна. 2017 онд бид нар зээлийн хүний төлбөрт 1,548.6 тэрбум төгрөгийг төлнө. 2010 оноос энэ тоо 1,975 тэрбум төгрөг болно. 19 ондоо болвол 2,456.9 тэрбум төгрөг болж байгаа юм. Тэгэхээр 5.1 их найд төгрөгийн орлого цуглуулад 16 оны тухайд бол 1 их найд 85 тэрбумыг төлнө. 19 ондоо бол 6 их найд төгрөгийн орлого цуглуулад 2.4 их найдыг нь бол бид нэр зөвхөн зээлийн хөөнд төлж байгаа. Зээлийн хөөнөөс гадна бас нэг бэрхшээл учруулж байгаа зүйл ба зээлийн үндсэн төлбөр байгаа. Би энийг бол дараагийн хуудсан дээр та бүхэнд аль бие усаар танилцуулъя. За засгийн газрын өрийн үлдэгдэл маань 2016 оны жилэтсийн байдлаар хүлээгдэж байгааг гүйцэтгэлээрээ нэрлсэн үнээрээ 21 их найд 284.4 тэрбум төгрөг байна. Өнөөгийн үнд цэнчилжүүлэх юм бол 18 их найд 913.6 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээнд хүрсэн. Дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 78%-тай тэнцэх ийм Монгол улс өрийн үлдэгдэлтэй болсон байна. Гэхдээ энэ валютын ханшийг бид нар бол Монгол улсын 2010 энэ тоог бид нар бол 16 оны төсвийг баталж явах үед Монгол улсын валютын дундаж ханшиг бол 2040 гэсэн ийм ханшаар бодохоор 78%-тай болж байгаа. 2200 болоод өсөд явах юм бол Монгол Улсын засгийн газрын өрийн үлдэгдэл маань 78%-аас дээшээ гарах ийм бодит байдалтай болсон гэдгийг та бүхэнд хэлье. За энэ дараагийн хуудсан дээр би та бүхэнд Монгол Улсын төсвөөр учирч байгаа хамгийн том хүндрэлийг тайлбарлах гэж эд тоонуудыг танилцуулж байна. 2016 оны тухайд жишээлбэл тодтоглоор нэгдсэн төсвийн орлого маань 5 их найд 103.6 тэрбум төгрөгтэй тэнцэж байна. Зээлийн үйлчлэгээний төлбөр маань хөөгийн төлбөр бол үндсэн төлбөр нь ороод 3 их найд 973 тэрбум төгрөгтэй тэнцэж байгаа. Тэгэхээр энэ орлогоосоо зээлийн үйлчлэгээний төлбөрөө хасах юм бол цаана төсвийн зарлагыг санхүүжүүлэхэд ердөө 1 их найд 130.6 тэрбум төгрөг санхүүжүүлэхэд бид нар чадхаар байна. Зүгээр баримжаалаад хэлэх юм бол тэтгэмжид бол Монгол улс жилдээ 1-2 их найд төгрөг зарцуулж байна. Төрийн албан агчдын цалинд 1.8 их найд төгрөгийг зарцуулж байгаа бол
бүх зарлуудыг санхүүжүүлж чадахгүйгээр зөвхөн ахмадуудын тэтгэврийг тавхад нэг их найд 130.6 тэрбум төгрөгийг зарцуулаад бусдыг нь бол дахид шинээр зээл бонд гаргахаас ондоо аргагүй байдал нөхцөл байдалд үүссэн. 2017 оны тухайд бол нөхцөл байдал бүр хүндэрч байгаа. 5.8 их найд төгрөгийн нэгдсэн төсвийн орлоготой 6 их найд 197.4 тэрбум төгрөгийн зээлийн үйлчлэгээний төлбөртэй болж байгаа. Бүх орлогоо зээлийн үйлчлэгээний төлбөрөөр санхүүжүүлж хүрэхээргүй цаана 394 тэрбум төгрөг энэ зээлийн үйлчлэгээг өрийг төлөхөд хөрөлцөхгүй байгаа. Бүх орлогоо зарцуулахад ийм байна. 18 онд мөн ялгаагүй ийм тоо байна. Нэгдсэн төсвийн орлого маань тооцоололоор бол 6 их найд 98.2 тэрбум төгрөг байна. Зээлийн үйлчлэгээний төлбөр байна 6 их найд 234.36.4 тэрбум төгрөг гэх юм бол 18 онд ялгаагүй зээлийн нэгдсэн төсвийн бүх орлогоо зээлийн үйлчлэгээний төлбөрөө бол санхүүжид дийлэхэргүй цаана 138.2 тэрбум төгрөг тутахаар ийм хүнд нөхцөл байдалд Монгол улсын эдийн засаг санхүү төсвийн нөхцөл байдал орсон. 2019 онд ялгаагүй мөн ийм байдал үүссэн. Одоо төсвийн зардлыг санхүүжүүлэх дутагч байгаа их усвэрийн тухайд бол 2016 оны тухайд 5 их найд 811.4 тэрбум төгрөг 17 онд 7 их найд 938.7 тэрбум төгрөг байгаа. 18 онд энэ тоо 6 их найд 612.6 19 онд бол 5 их найд 202.7 тэрбум төгрөг ийм шаардлагатай төсвийг санхүүжүүлэхэд ийм их усвар шаардлагатай байна. Урталд байгаа 19 оныг дуустал 3.6 жилийн туршид Монгол улсын эдийн засгийн одоогийн нөхцөл байдлыг хуулиудыг өөрчлөхгүй, бодлогын өөрчлөлт хийхгүй болвол нийтдээ 25.5 их найд төгрөг зөвхөн төсвийн дутагч байгаа их усварыг санхүүжүүлэхэд шаардлагатай гэсэн ийм бодит тоо гарсан гэдгийг та бүхэнд хэлье. Энэ төсвийн төсөөллүүдийн төсвийн орлогууд, төсвийн зарлагууд дээр бид нар Монгол Ардын намаас 2016 оны улсын их хурлын сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг санхүүжүүлэхэд нэг төгрөгч тавхааргүй зөвхөн одоо эдийн засгийн нөхцөл байдал хүндрэлийг даван туулахад ийм хэмжээний мөнгө үүссэн учраас Монгол улсын төөхөнд байгаагүй хамгийн хүнд нөхцөл байдалд Монгол улсын засгийн газар их хурл энэ улсын их хурл орсон гэдгийг та бүхэнд хэлье. Манай засгийн газрын тухайд бол 16 оны улсын их хурлын сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж оролдохынхаас өмнө хамгийн түрүүнд хамгийн чухал заалт бол Монгол улсын засгийн газрын дампуурл дефолтыг зарлуулахгүйгээр авч үлдэх хамгийн том зорилт үлдсэн гэдгийг та бүхэнд хэлье. Өнгөрсөн 8 дугаар сарын засгийн газрын хуралдаанаар энэ хямрал хүндрэлийг даван туулах төлөвлөгөө боловсруулж засгийн газар танилцуулаад үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулах ийм чиглэл ажлын хэсэг байгуулагдсан. Энийг сангийн сайд миний бие ахалж байгаа. Ойрын ирээдүйд хэд хоногийн дараа та бүхэнд энэ хөтөлбөрийг танилцуулаад засгийн газрын хуралдаанаар оруулаад үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулаад чиглэл авсны дараа Монголын олон нийтэд дараагийн авах арга хэмжээний талаар тодорхой танилцуулга хийе. Анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа.